Өнөөдрийн дугаартай маань Wellbeing for You өрөөтэй Wellbe Shop цэгийн хамтран ажиллаж байна. Wellbe Shop цэгээс та бүхэн Vela, Londo, систем зэрэг үс арчилгаа, эрүүл мэнд, арьс арчилгааны өөр таарсан олон төрлийн бүтээгдэхүүнийг авах боломжтой байгаа. Мөн энэ 6 дугаар сард хэрэглэгчдэд зориулаад бүх бүтээгдэхүүндээ 10-аас 30% хямдрал зарлжээ. Иймд та бүхэн хүссэн бүтээгдэхүүнээ захиалаад хүргүүлээд аваарай. Wellbe Shop цэгийн. За юу цахан таймд үзрүүдээ. Өнөөдөр ахлахын таад Галтаа цувралын 3 дугаар бүлгийн эхний хэсгийг ярьж хөрөрлөө. Та хэд минь удаан хүлээгээгүй үсттэй. Нэр Галтаа киноны спойлер задлагын дугаараар бид бүхэн маань киноны гол ерөнхий үйл явдлуудыг нь ярьж өгж байгаа болохоор зарим нэг нарийн деталь зүйлүүдийг нь орхитуулж байгаа. Тийм болохоор та хэдээсээ бас уучлалт хүсье. Гэхдээ киноны бүх үйл явдлыг нь бүтэн ярьж өгнө бас нэг дугаараар 10 анги ярьж өгнө гэхээр жаахан алаантай болохоор та хэд минь биднийг ойлгоорой. Ингээд цувралаа эхлэе. Нэгдүгээр анги. Шинэ бүлэг эхлэхэд ахлахад дадлагдаж Викад иргэн тоогдсон Максийн зөөгчийн амьдрал гарч эхэллээ. Ийхүү Макс ч одоо зөөгч болсноосоо хойш уг нь их л хичээж байгаа боловч бүтлэн бөксөрөө иргэсэн болохоор зөөгчийг одоо гоё ханган хийх гэж байгаад хамаг хоолыг нь шатаагаад хүний захиалгыг нь мартаад бөөн фейл яамаар ч юм дээ. Харин галтгоонд эзэн Дима маань молекул галтгоо гэдэг нэг шинэ юм оруулаад ирлээ. Тэр нь одоо яг хөтэ хоолыг молекулын төвшин задлаад өөр хоол хийдэг гинтээ бадзар байна гэж. Тэнхүү шинэ галтгоо нээх гэж байгаагаа ахлахад хэлэнгүүд араас нь үүнд нь тогооч ол гээд ахлагыг шахаж эхлэвэ. Костио Насио хоёрч энэ бүлэг дээр эцтэй хүүхдтэй болох гайд их тогтлоостой. Ийхүү энэ мэтийн үйл явдлуудаас хойш 4 сар өнгөрөв. Ингээд Макс Викагийн ачаар ажилдаа үлдсэний дараагаар иргэн Викаг өөрийн болох гээд өдөр шөнөгүй чичрээстэй. Ямар сайндаа л сүүлийн 4 сарын дотор 4 удаа кинонд урж, 8 удаа цэцэг өгч, 5 удаа ресторанд урж, 9 удаа чамгүйгээр амтарч чадахгүй нэ гэж хэлсэн ч Вика no бол no шүү дээ гэд ойртуулсангүй. Үүний дараа ч Вика руу нэг нь нууцлаг ноёнтон залгаад том сарнай цэцгийн баглаа явуулж муулаад бүр хоргооч эхлэв. Тэрийг тэгээд Макс мэдчихдэг болохоор дотроо хардаж мартаад бүх юм боллоо. Тэгээ сүултээ тэсгээ ойлгонгуудаа Вика дээр очингуудаа чам руу хин цэцэг явуулаад байгаа юм бэ гэд асууж гарахад Викач чам тамаагүй мангар бацаа ман гэд хөөгд явуулчих. Яасан ч ширүүмтэй. За энэ үзэг зөлөгтөхөд тэр өдөр ресторан дээр Настагийн аав баахан хүмүүст орж ирээд гэрээ мэрээ хийх юм боллоо. Гэхдээ тэгсэн чинь Насти аавда жирэмсэн болсноо хэлээгүй бөгөөд Костиод хэрв аав намайг хоримнаас өмнө жирэмсэн болсныг мэдвэл чамайг ална гэд айлгаастай. Бию тебя. Ингээд Настяч ааваасаа нуугаад Макс Настягийн аав дээр очиход ахуу нөгөө шин молекул хоолыг нэг шил шампансагтай захиаллаа. Тэгтэл Макс нөгөө шампансгийг нь авчираад задлж өгөх гэж байхдаа салгаж асгаж цутгаад Настягийн аавын ажлын хүмүүс гэрээ мэрэн дээр насгаа бүр алж өглөө. Йоо. Ингээд Настягийн аавч гэрээ их гэж байгаа хүмүүстэйгээ нойл орж идэг ба тэгсэн чинь тэр дотор Настя ааваасаа нуугдсан байж үйл яах вэ? Тэр үеэр Настя нэгэн зүйлийг сонсов. Аав нь гараад явсан байгуур нөгөө энэ гэрээ их гэж байгаа нөхдөө чинь аавын компанийг булааж авах дал санаргалтай байгааг олоод сонсч юу. Ингэж Настя нөгөө том гэцтэйгээ нөө гэж амар орж гарч ирэхдээ гэрэн дээр яг гар үсэг зурх гэж байсан аавыг нь болиулаад авлаа. Энэ үед ч Настягийн аав Настяг жирэмсэн болсныг мэддэг ба араас нь ч Костио хурч ирээд Настя жирэмсэн та өвөө болно гэхэд Настягийн аав нь шууд хоёр хүүхдэд тэрвэрч аваад л бөөн баяр болоод дуусваа. Тинхүү дараагийн үзэгдэл эхлэхэд Викагийн нууцлаг ноёнтон Викаг болцоонд өрөөд орой Москва гол мол дээр романтик болцоо ихэр болсон юм шүү. Тэгж Викач болцоо болох завин дээр ирчээд хүлээгээд өгч итэл гэнт Макс далжсэн юм гараад ирвэл яах вэ? Тэгсэн чинь Макс анханасаа Викаг тоохгүй нь өөр баян мөнгөтэй ахын дүрд ороод Викаг болцоонд өрөөд авчирсан байна л та. Гэвч Вика Максыг гэж мэдэнгүүтээ бөөн уур болдог ба Макс руу юм шидээд өгч итэл нөгөөдх нь салгалсан юм чинь одоо бүтлгүй шүү дээ угаасаа. Бүтлгүй юм чи ус руу унаад живж өгөх галдлаа. Тэгээд Викач аврахаар ус руу өсрөн ордог ба юу нөгөө болцоо молцоо бүр балаа. Ингээд үүний дараагаар хэсэг Вика Макс хоёр хөлдөж өгөх шахсан юм уснаас гарч ирээ сууж байла. Энэ үед ч Вика Максаас асууж байгаа. Чи инглигээд юу хийсэн юм гэхэд Макс чи миний болзоонд ирсэн гэд амар сэтгэл ханамжтай хэлж байгаа юм чи. Үүнийг сонссныхаа дараа Викач Максыг тэнийг амтна гэж хэлчихэд хаяад дутгаа Макс дотроо надаа ирээдүйд боломж өгч магадгүй юм гээл ахаа тэнгэрийн бодсон ч байх шиг бүтлгүй Макс. Их сонсон хүн 9 шөнө юу гэдэг вүлээ те. За энэ хоорондоор ахлагч бөөн алаантай. Димагийн зарлагаас хойш ахлах 4 сарын турш молекул галтгооны ажлын ярилцлаганд ирсэн хүн болгоныг хөөж туусаар сүулдэ тоогооч олохгүй бүр мөрцсөн байдаг шүү. Сүулдэ бүр тоогооч олохгүй бүр мөрцсөн байдаг шүү. Тэгсэн ч Дима сүулдэ өөрөө Францад молекул галтгооны чиглэлээр суралцж төгссөн Катя гэдэг нэг бүсгүй ажил авч байгаа. Түүний дараа Катяч өөрийнхөө ур чадвараа гаргаж молекул хоолж өгөхөд ахлах тэрэнд нь цаанаас аалиг гэлэн дургуун эмхтэн өнгөд байгаа мó хайшин. Ингээд сүултэн Димач ахлахад молекул галтгооны цэс гаргасан тухай хэлэхэд ахлахын дургуун бүр улам хурж Катяг харлуул хор найруулахар болов. Тэгэхдээ хідэн зөөгч нарыг дуцснаа. За рестораны дагвар бүтээгдэхүүнүүдээ
7 хоногийн сүүл ихэд хэн ч энэ молекул хогийг захиалахгүй бол надаас 10,000-ыг аваарай гэд нэг мөнгөтэй юм шиг амлалтав. Ингээд зөөгч нар ахлахын хэлсний дагуу Катиг хорлж эхлэхэд галтгооны хэд Максыг зөөж болсон гэж шоолж гарваа. Тийм болохоор Максын дургу үрээд Катя тусаж удалгүй Катя захиалгадаа дарагдлаа шүү. Ийхүү ахлахын хорон фейлтэд ахлагч одоо Катиг өрөөндөө дуудж оруулж ирэлээд хэлж байгаа. "Жээ энд үлдмээр байгаа бол хэцүү байх болно шүү" гэд Катя шууд уртаасна. "Аава, та биднийг орхиж явснаас хойш угаасаа л хэцүү байсан" гэж хэлээд наалаа шүү. Тэгэхээр Катя ч ахлахын Францад сурдаг том охин болж тарлаа. Үүний араас Дима ороод ирдэг бөгөөд ахлах Катя хоёрыг харангуйтаа "Одоо аав нь хяналттай болж архиа жууха багсгана" гэд мөн Виктор Петровичийг архичин гэд ботсон юм уу хаашийн. Тэгж байна. Дэнхүү ахлагч галтгооны эдээ Катяг өөрийнхөө охин гэдгийг хэлэхгүй нуун өнгөрүүлдэг ба дооч жинхэнэ гал хасган дээ. За ингээд 2 дугаарыг хэлэхэд рестораны хэдэн зөөгч нар маань орой ажил тарах болоход өнөөдөр болсон цайны мөнгнүүдээ хувааж аваад байж байлаа. Тэгэхэд нь Илья хэлж байгаа. "Би энд 11,000-ыг олж явахад 9,000-ыг л авч байгаа юм өнтер" гэд гоншигнож гарлаа. Ер нь цаагаараа баг Макс тандж хэлээд байгаа юм уу хаашийн. Харин тэрийг нь Макс ч ойлгонгуудаа юу гэж болоона. Хоёлоо мөрийцгөө. 7 хоногийн сүүлд хэн их цайны мөнгө болно? Тэр хүн бүх цайны мөнгийг авна гэдэг тэглээ шүү. Тэгтэл үүнийг сонссон Саша Настя гэд бус зөөгч нар Илья Макс хоёрын энэхүү мөрөнд нэгтгэр болж зөөгч нар 7 хоногийн төгсгөлөд хэн их цайны мөнгө олж чадна тэр хүн бүх зөөгч нарын цайны мөнгийг авахар боллоо. Харин галтгоонд үнээс жилүү нэгэн гал үйл явдал өрнөжөө. Катяг шинээр галтгоонд ирсний дараагаар Сеня, Феди хоёрыг үтсэн гартаа болгож зүгээр үе чадсангүй. Шууд янз янзын юмнууд сэтж гарч байгаа юм чинь. Эхлээд нөгөө хоёр малчин Катяг усанд орж явахад нь хувц муцыг аваад нууш тэнэгтвэ. Гэхдээ тэгсэн нөгөө хоёр чинь давж гарах гэ Катя бүр галтгоо руу чээж нүцгэн орж ирж гэрэл цохиулаад бүр алж өгч байгаа юм чинь. Яалтчгүй ахлахын охин юм да. Харин түүний дараа Катя Сенягийн хоолны тосонд шатхун хийж интермигээд гал тавин галтлаа. Тэгсэн түүнийг харсан Лойч хурч ирснэ. Одоо энэ хоёр дээр нэмээд 3 дахь алиалагч гарч ирлээ энэ гэж тэглээ шүү. Яанда бурхан минь. Тэнгүүний дараагаар ахлах бараа авч явахад нь Тимүр хурч ирээд ахлагт маань амт хон шахах гээд үтсэн чи ахлах шахаанд орсонгүй. Тэгтэл түүний дараа Сеня Феди хоёр амар чөтгөрлөг царайгаа гэрэлтүүлж гарч ирснэ. Тимүрийн хоньны оргол энтрийг аваад Катягийн шүүгэн дотор хийлээ шүү. Нэр хаанаас ийм юм сэдэж болдог байна. Энэхүү хэсэг хугацааны дараа арай жаахан тайван өнгөрсний дараагаар Катяч ээж захиалгаа бэлдэж ууссангуудаа юм авах гэж цаашаа яваад өгөв. Тэгсэн яг тэгэнгүүт нь Сеня Феди хоёр гэж юм гарч ирээд Катягийн хоолыг нь өгөх гэж байгаа юм шиг өглөнтөд идээд тусглаа шүү. Яандаа энэ хоёрыг. Тэгсэн удалгүй Катя гарч ирээд за та хоёр таалагдв. Наадах чи би та хоёрын шүүгэн тийсэн юмар хийсэн штэ гэд Сеня Феди хоёрыг хоньны оргол идүүлснээр хэлж гарлаа шүү. Хогчнээ юм хоёр юм. Үүнийг сонсмогцоо Сеня Феди хоёрч пупа гэд бөө юм болдог ба. Удалгүй ахлах гарч ирээд юу болсон энэ төр гэхэд нөгөө хоёрч Катя бит хоёр Тимүрийн авчирсан хоньны бас идүүлчлээ хэмээн хэлтэн. Ахлагч тэрийг нь сонсоод нэг сайн инээж аваад муу хоёр малыг тэг ёстой юм гэж мэгээд бүр яваад өглөө. Уу яалчгүй нэрээ ахлах өхөн байгаа юм шүү. Гэвч эцэстээ энэ гурван юмны тоглоом нэтрээд Дима орж ирж үлнэтгэдөө аваачаад Катягийн хоньны бастай хоолыг идчихлээ. Дима гэж нэг юм бас үлсшүх гээд идэг юм уу хаашийн. Бүр амаа олохгүй ичээд гардаг наасаа. Тийхүү тэгж гаргаж явангууд нь Айнураач хэлж байгаа. Энэ баян хүмүүс их хачин юм аа. Хоньны оргол эзэндээ баярлаад гарчлаа гэдэг хурган шараад амжлаа. Ингээд үзэгдсэлэгдэхэд ахлагч одоо Сеня, Федия, Катя гурыг өрөөндөө дуудж оруулж ирээд нэг сайхан загнаж гарахтаа ингэж хэлж байгаа. Димад энэ талаар өгсөн ч хэлж болохгүй шүү энэ тэглээ. Тэгсэн удаачгүй Дима ахлах дудангуудаа нөгөө бастай болоо нэгж гарахад ахлах өөрөө авчид үннийг нь хэлждэг наасан. За үүнийг сонсны дараа Димач буу юм бол шууд галтаа оронгуудаа Сеня, Федия, Катя гурав руу хамаг юм авчидээд сар цалингүй ажиллахаар боллоо. Үүн дээр нь бас ахлах нэмэгднэ чааваас. За ингээд тоглоом шоглоом тоотон дээр гэдгийг ойлгоод байж байтал Дима дээр Кристина нэг өмгөөлөгч давуулаад төрөөд ирвэ. Учир нь энэ хоёр маань салахаар болсон юм байна л та. Энэ үеэрээ Димач ахлахыг дудангуудаа хэлж байгаа. Нөгөө миний өчигдөр эцэн тосгоо хоолыг зочинд өг гэд тэглээ шүү. Өөрөөр хэлбэл Кристинад нөгөө бастай хоолыг авчирч өг хэмээн тушаав. Ингэж манай хоньны хоргол тойрсон паян өндөрлөв. Харин энэ гурвыг ингэж галзуурж байх зур заалан чөстөл гал гарсан өрсөлдөө өнгөрж байла. Нөгөө айхтар мөрийгөө тавьснаас хойш манай хэдэн зөөгч нар ёстой бүгд л өөр өөрсдийн ур чадварыг гарангаа ахиухан цайны мөнгө авахгүй л ёстой чартаж өгөө. Тэнхүү ашгүй 7 хоног дуусаж Костёч үр дүнгөө танилцуулахад энэ 7 хоногт Настя хамгийн их мөнгийг цуглуулсан ба манай хүн чинь өөрийнхөө жирэмслийг далимлуулаад зүгээр хідэн үйлчлүүлэгчтэй шулаад хайцсан байдаг наасан. За энэхүү Ильячийн явдлын дараа Максад бүр улам өшрөхдөг ба сүүлдээ бүр нэг найзыгаа дуудж авчирнгуудаа Максыг харлуулах хор найруулж гарлаа. Гэвч тэр нэцтэй буруугаар эргэж Максын урд цаашаа орсноос болоод цаашаач Илигийн зохиосон мөнгө гитсэн хэрэг тунж ажилласаа халагдав. Өөдөө хийсэн ч болоо өөрийн төлөө дэр гэж эндэ. Ингэж манай 2 дугаарыг төгсдөг ба цаашаа ямар гал гарсан үйл явдлууд бидний хүлээж байгаа юм бол доо. 3 дугаарыг эхлэхэд Макс зөөгчдийн дунд байдаг нэгэн мухар сүсгийн тухай тайлбарж гарлаа. Тэгсэн тэр мухар сүсэгт нь өдрийн эхний өшүүлэгч эрэгтэй хүн байвал сайн, эмэгтэй хүн байвал муу байдаг гин шүү базруу. Энэхүү Макс чинийг тайлбарж дуусаагүй байтал тухайн өдрийн рестораны эхний үйлчлүүлэгчээр нэг ааштай байрын ихч орж ирлээ. Тэгээд тэр ааштай юмд муугаараа Макс үйлчилж байгаа юм чинь. Заавалгүй Максын ёросноор нөгөө ааштай аваа чинь тэнхтэж өглөө. Максыг дуудснаа. Чиний навчирсан чинь миний захиалсан салаад биш вэ гэж яргунаж өгдөг ба Макс ч. Таны наад салаад чинь энэ хотын хамгийн шилдэг нь. Та харин өөрөө ёстой юм мэддгүй юм байна тэрэг. Хэрлэлэнгээ алдаж байгаа юм чинь. Гэхдээ тэгсэн энэ үед ч Вика хурч ирээд овоо зохицуулах гээд үстэл нөгөө балаа аваа чинь. Та нар шиг хөдөөний юмнууд яаж энд ажилд ордог байна гэд Максын бүр дургуун хүрээд хэрв танд манай бол таалагдахгүй бол та яв гэд баг хүүгэд гаргач байгаа. Тиймхүү энэ явдлын дараа Дима Макс Вика хоёр дээр хурч ирээд хэлж байгаа.
Та хоёр өнөөдөр хэний дуруу хүргэснээ мэдэж байна уу? Яаж явахлаарэ та хоёр хотын даргын авгааг олоод өдчихвөө. Одоо очиж гээс уучлахгүй. Эсвэл та хоёр халахаас өөр замгүй гэлээ шүү. Бүтгэхгүй нэрэ. Ингээд Макс Вика хоёрч нөгөө ааштай авгаан фитнес клубыг олонгуудаа очиод уучлахгүйхаар боллоо. Харин уучлахгүйхдаа Макс 70 удалчин чадвараа гаргаж нөгөө балаа аваад ингэж хэлсэн байгаа. Бид хоёр хүүхэдтэй болох гэж байгаамаа. Манай эхнэр 30-тэй. Тэгээд өмнө жирэмсэн болж байгааг болохоор бид хоёр жаахан хэцүү гээл сайхан залж өглөө. Үүнд нь ч нөгөө ааш мууч нь итгэдэг ба. За яах вэ гэд манай хоёрыг өршөв. Гэвч яг үүний ардаас нь Вика цүнхөө орхиж гараад буцаж авах гээд орохдоо нөгөө ааштай авгааг чинь ахаа таалгаараа хусч хаяад бүр уурыг нь хүргээ ичдэг наасан. Тиймхүү үүний дараа Макс Вика хоёрт бүр яахаа мэдгүй хуухай мааччихсан машинтай явж байхад нэг ахуур дурн гүйж ороод баг дугууны нөхөөс болцсонгүй. Тэгэл манай хоёр одоо яана гээл бууж ирээл зүгээр үгээл асуух цаад нөхөр нь 5000 рубль өгчгөө тэгвэл асуудалгүй гэдгийг да. Муухай шир юм бэ. Тэгтэл энэ үед Максын толгойд ээжд үл мэдгс мэрэгэн санаа ороод ирлээ. Тэр ааштай авгааг саяхан аргаар сүрдүүлж өөрсдийнхээ ажлыг авч үлдэх юм байна л да. Ингээд Макс ч үүнийгээ хэрэгжүүлэхээр Радиан Сергеевчтэй хамтрахаар болдог ба. Радиан Сергеевич авгаа машины урдуур үсрэхээр болов. Тиймхүү Макс төлөвлөгөө эхлүүлж машиныг нь зааж өгөөд байж байтал Радиан Сергеевич шал буруу машины урдуур үсэрч ороод тэгээд бүр цаашаа бүр хөөгдөж явж байгаа юм чинь. Тэгсэн яг үүний ардаас ч өнөө балаа авгааны машин гарч ирэхэд Макс аргаа ураад өөрөө үсрээд ороход арай наан нунаад бас бүтлгүүтвэ. Иймхүү Макс ч одоо хамаг юм фейллээгээд дэвж идэл Максын тэнэг төлөвлөгөөг олж мэдсэн Викач сандраад Макс руу гүйж явахдаа нөгөө балаа авгаа машинд мөргөжлөө шүү. Энэ үед ч Максын толгой ахин ажиллаж хотын даргын ихнэр жирэмсэн эмэгтэйг мөргөжж байгаа мөн гэтэл нөгөө ааш таагаа та хоёрт нотлохоо байхгүй шүү гэж байна. Энэ үед ч Радиан Сергеевич сюрприз гэд утас гаргаж ирээд битсэн бичлэгээ үзүүлж нөгөө ааштай эмчийн сүрдүүлж гарлаа. Үүний дараа Макс нөгөө бичлэгийг нь очиод үзтэл Радиан Сергеевич ажилтгүй уцаар бичлэг хийж хаяад нөгөө балаагаа өвчин сүрдүүлсэн байгаа юм чинь. Айхтар гэж энэ удаагийн энэ үрээ төгсөв. Ингээд 4-р анги эхлэхэд манай эдийн ээлжид нэгэн баян хүүхэд ба. Димач одоо он удаан жил үргэлжилсэн токсик харилцаагаа дуусгаж эцэст нь нэгэн Кристинагаас салав. Тэрэндээ бүр амар баяртай байх бөгөөд согтуу мостуу ресторанд орж иж байгаамаа. Үүний зэрэгцээ Эленач ахлахад аз авчирдаг зааны түлхүүрийн оосор өгдөг ба ахлахын сэтгэл дагааж тэрүү бидний сэтгэл дагааж тэрүү нөгөө оосор нь ахлахад нэрнгээс аз авчирд өгдөг наасан. Тэгтээ энийг зөв ашиглах хэрэгтэй л дээ. За ингээд ресторанда сасныхаа баярыг тэмдэглээ суух Димач орж ирэнгүүтээ хэдэн ажилчтай хишгээ хайрлаж төрөвчөндөх бүх мөнгөө засаж өглөө. Энэ үед ч Илья маань Димагийн бүксийг долоож байгаад хэдэн цагаас авах гээд үтсэн боловч Дима бүх мөнгөө дуусгасан тул Ильяд нэг хар тамхи шиг хачим өгдөг наасан. Тиймхүү Дима ч уган сайхан жаргалтай сууж байтал удалгүй Кристина гэж нэг юм өдөж байгаа юм шиг ороод ирвэл яах вэ? Үүнийг харсныхаа дараа Димагийн уур нь хүрээд байтал Илья дахиж ирээд та түүнээс салсан зөв юм болсон гэж буруу юмаа ярьж байгаад халагдчихв. Хогчин баларсан. Илья гэхдээ яах аргагүй манай цувралын зэвүүн дөрүүдийн нэг л дээ. Дараагийн 6 дугаар бүлэг дээр бол гарч ирнэ. Ингээд Дима ч Ильяг хальж хайсныхаа дараа Кристинагийн ширэн дээр очиж жинхэнэ самарч хайдаг ба. Үүний дараа ахиж нэмж уугаад галтгоонд орж ирэнгүүтээ Катягаас молекул хоол нэхэд алж өглөө. Тиймхүү эцэст нэг өрөө юм болж ресторан хаагтад Дима ганцаархнаа үлдсэн байх бөгөөд Макс ч уг нь айтайхан очоод Дмитрий Валидромович манайх сүүлийн үнэ гаргачихлаа. Ресторанаа одоо хаах гэж байна гэдэг. Дима урдаас нь би тэгээд үйлчлүүлэгч биш юм уу? Өнөөрөө чи надад үйлчил гэж хэлээд Макс Катя хоёрыг өөртөө хамт үлдээхээр болчлоо шүү. За үүнтэй зэрэгцээд Вика жимчдэр очиж үзүүлэхэд одоо л жирэмсэн болохгүй бол цаашд хэцүүдэн гэдгийг сонсоод Макстай очиж айгүй аминчхан юм ярих гэж үзлээ. Гэвч Макс маань Нагаев дүүжлээ завгүй байсан тул Викатай чадахгүй байсараа Викаг хурган мөрчв. Ийхүү тэр шүнж Дима, Катя, Макс хоёрыг ёстой чангалсаар чүү өглөө болголоо. Тэр өөрөө ахлагч одоо мөн Эленагийн аз авчирдаг оосорт найдаад казинод ороод бутаавна гэсэн чинь бут авахгүй болоод хамаг мөнгө алдаад тэр шүнжингөө ууцсан байлаа. Энэ ахлах эзэн хоёр нь угаасаа бүтэхгүй байна. Дуу юмд нь яваад ш. Тиймхүү маргааш өгдөө болоход нь шүнжингөө Дима чангалуулсан Макс, Катя хоёр жинхэнэ зомбироод унтж байлаа. Ахлах маань урд шүн хожигдоод арх уухтаа аваачаад Эленагийн оосрыг хаяа тэрэндээ бөөн ууруулаад галтагааны идэг хэргастай. Тэгсэн тэр үед нь амнаасаа олж халагдсан Ильяш тойрхоо зурулах гээд ирэхдээ өчтөр Димагийн өгсөн хар тамхиг Димаг хорлох гэж цахаасан хоолн дээр нь тавиад гарчихлаа. Үүхдээ өхөр буугаа тавина гэдэг шиг юм болж байгаа шүү дээ. Тэгтэл яг тэр нь Катягийн хийсэн хоол болж тарав. За үүний дараагаар өнөө хар тамхитай хоол нь заал руу гарч Дима дээр очлоо. Тэр үед нь ч ахлах ажилдаа ирээд Диматай уулзж байхдаа нөгөө хар тамхитай хоолыг нь Диматай хамт идчихв. Галтагоонд ч Катя Макстай хамт хоолоо амсахдаа яг нөгөө Ильягийн тавьсан хоолыг идчихлээ. Яанда тэнгэр минь. Үүнээс олж Макс, Катя, Дима ахлах дөрөвч тэнгэрт дээш нисэж янз бүрийн үйлдэл хийсээр эргэн сэрлээ те. Бурхан минь гэж ёо. Ингээд манай дөрөвч эргэн бууж ирэхэд Дима эмэгтэй хүний хувцастай ахлахын өрөөнд цэж ахлах хогийн сав нутраас гарч иж Катя цагдаагийн миш дотор байдаг бөгөөд Макс харин Викагийн хаалганы ур зогсож байлаа. Удалгүй Викач гараад ирэхэд Макс Викад хэлж байгаа. Вика би дөнгөсөө чамайг миний бүх зүйл гэдгийг ойлголоо. Хоёулаа одоо болсон бүхнийг ардаа үлдээгээд 2-3 жилийн дараа хүүхдтэй болёо. Хэрвээ чи өсөж ивэл утсан ч болно гэтэглээ шүү. Гэтэл хүнд нь Вика сайхан сонсогдож байна. Энэ чиний л төлөвлөгөө Макс гэж хэлээд Максыг дахин блоклов. Гэхдээ яагаад блоклж байгаа юм болов? Вика минь. Үүнтэй зэрэгцэд Катяш нөгөө ахлахад алга болгосон заантай осрог нь олоод авчирч өгдөг ба аавыгаа хөөрхөн харагдаж арлаа. Тиймхүү ангийн төгсгөлд Вика Максыг явуулсандаа эмороод гэртээ ганцаардаад байж байтал хэн нэгэн ирээд хаалга төгшлөө. Тэгтэл Дима Вика дээр цэцэг барин ирдэг ба Викачууд сэтгэлээ илэрхийллээ шүү. Базар он гэж.
Ингэж 4-р ивент төгснө. 5-р анги эхлэхэд Дима урд шүн гарсан өндөр уулнаасаа бууж ирэнгүүтээ Вика дээр очисон байла. Тэгэнгүүтээ хэлж байгаа. Вика, бүгд бүтэн 4 жил. Би чамайг яагаад харж чадаагүй байна? Чи миний учирч үзсэн хамгийн гайхамшигт эмэгтэй байсан. Тиймээс би зөвхөн чамд хайртай гэж хэлэх гэж ирлээ. Гэж мэгээл тэгэл танаа тончуулах уу гэж даварлаа. Бурхан хайр маараа ижлээд байгаа мó хаашим. Гэвч Вика хариуд нь хоёулаа үнийг өглөө ярилцгээд Димад нэг аяга ус өгөнгүүтээ өчгөө блоклоод хайж байгаа юм чинь. Тиймхүү Викад блоклогдсон Дима шууд жаахан эмрөөд эхэлдэг ба тэгэнгүүтээ ресторан дээр очиод хончив. Ингээд өглөө болоход Макс ч Димаг сэрэлээ. Тэр үед Димач Макс танд хэлж байгаа. Тэр чамаа яаж тооддог вэ? Чи бол гуйлах чинь. Би бол ханхуу гэж мгснэ. Викаг яаж найрсан талаараа гайхаж өглөө. Өнгөрөө шаарвэ. За ингэж Дима Вика тандрах болсныг мэдсэн Макс ч Вика дээр очиод өчтөр өөрөө юу болсон талаар шаналхахад Вика хариуд нь чамд хамаагүй гэж мэгэд баг зайлгаа хэлждэг наасаа. Үүний дараа Димач дахин гарч ирээд Викаг амралтын өдрөөр нь хамтдаа Парис явах гэхэд нь Вика зөвшөөрсөнгүй. Тэгтэл Дима чи надтай хамт Парис явахд үгүй гэж хэлсэн анхны хүн боллоо гэж дахиад блоклуулсандаа бөөн гониг болон үлдв. Тэгсэн Макс дахиад л үүнийг хулгайч гитэж байгаад мэдчихдэг ба тэр өөрөө Викагүнд очсноо хөөхөн тэнхтүүлж байгаад гадаад паспортыг нь хулгайлаад аваад явчихваа. Би авч чадахгүй бол өөр хинч биш гэдэг юм уу да хайшин. Түүний дараа ресторанд хүлээн авалтуулж явах зур Макс Диматай эргүн шиг ярилцсанаа гэснээр яваад очлоо. Тэгтэл Димач Максыг харангуудаа хэлэх гэж байгаа юм сонсолгүй шууд би Викаг өчигдөр Парис явах үгээ асуух тэр үгүй гэж хэлсэн. Вика юунд дуртай вэ гэж хэллээ. Макс тэр үе толгойн нь ажиллаж өрсөлдөгчөд залилахад Вика Кристинатай адилхан мөнгө эдиумс харсан хүүхэн гэж мэгээд алж өглөө. Димач одоо Максийн энэ үгийг сонссны дараагаар Викад бүр мангар үнэтэй машин авч өгдөг ба Максыг дуудаад ахын чиний хэлснээр Викаг өнгө мөнгөнд дуртай гэхээр машин авчлаа штэ гэд гайхуулж гарав. Тэгсэн энэ үед Максийн тухайн дээр нь эргүү амтэн гэд банцсан хүний бичиг гараад ирэхэд Максийн толгойч угаасаа олгоо л доо. За ингэж Дима нэлээд хүчтэй орж ирэхэд Макс Викаг тэр халдсан өөдгөө амтанд алдахгүй гингүүтээ Викагийн бэлгийн машиныг костчетээр нийлж хулгайснаа ахлахын амар чухал хүлээн авалтуулж исэн асар руу оруулаад мөргүүлээ ичдэг наасаа. Харин тэр нь ямар хүлээн авалт байсан бэ гэж үү? Ангийн ихэнд Вика ахлах дээр орж ирэнгүүтээ мастер класс үзүүлээд өгөөч гэж гуйсан л та. Гэвч ахлах бол ахлах шүү дээ. Үгүй чадахгүй гэж байгаа юм чи. Энэ үед нь Катя ахлах Вика хоёрын хажуунаас орж ирээд тэгвэл би молекул галтгооны шоу хийгээд автагаа тэрсэлтлээ. Үүний дараа Катя хэлсэн ёсороо мастер классаа үзүүл сүултээ хүмүүс Катяг ахлахаа гэж дуудсан явж байла. Гэвч ахлахад маань энэ таалагдсангүй бүр доторх ээг нь хөдлөөд атархаад байгаа юм чинь. Тэгээ ямар сайндаа Катя шоуны дараа автер очиод саяхан нэг хүн намайг өөрийнхөө молекул галтгоонд дэд ахлагчаар ажиллах санал тавилаа гэж хэлээд автаа жаахан үнд орох гэж үзлээ. Гэвч ахлах тэр үед нь шууд хүмүүстүүд чи өөрөө ший. Чиний л амьдрал шүү дээ гэлээ. Бүтэхгүй нэрээ. Ингээд дараагийн өдөр нь Вика ахлах дээр орж ирээд хэлж байгаа. Кати өнөөдөр ажиллаж чадахгүй гинэ. Тэгсэн өнөөдөр молекул хүлээн авалт цагаалсан. Та Катид яриад буцаагаад авчиж болохгүй юу гэж асуув. Энэ үед ахлахын том эгон дахиад хөдлөөд мөчөөгөө өглгөө. Би тэр чинь өөрөө чинь гэж тэнгэж гарлаа. Ингэж тэр шүнжэнгөө ахлах Катигийн молекул холнуудыг хийх гэж жинхэнэ үүглээ үзэж маргааш өглөө арай гэж бүгдийг нь хийж дуусгалаа. Тэгтэл яг хүлээн авалт эхлэхэд байж үтэл Макс гэж салгасан хүүр орж ирээд бүгдийг нь алаа хийчихэж байгаа юм чинь. Тиймхүү ахлах шицтэй охиндоо бууж өгөн Катяг бусч ирээж гэж гуйснаар Катя амжилттай дарж авлаа. Угаасаа охтууд чинь аав нарыг бадцдгаас хойш тий. Одоо энэ хэсэгт түрхэн завсарлага авъя. Хэрв та Вика шиг буржгаар эсвэл Настя шиг богинохон бүр Саша шиг шаргал үстэй болох гэтэл Виктор Петрович шиг ажил амьдралаа дарлуулж стресстэй үстэй нунаад зүйлдээ Дима шиг бүр халдсан болох гэдэг юм шүү дээ. Хэрв тийм бол та хэдтэй нэг гоё мэдээд болгоё. Хүн бүрийн онцлог тохирох мэргэжлийн үс ажиллагааны бүтээгдэхүүнийг Velby Shop цэгийн минь аль биесны хэрэгтэйгээр худалдаалж байгаа бөгөөд та бүхэн Velby Shop сайтаар ороод өөртөө тохирох үс ажиллагааны бүтээгдэхүүнээ захиалаарай. Тэр дор нь гэртээ хүргээд өгнө шүү. Тэгж байж л одоо Викаг найрна шүү дээ. Одоо харин Кёнда иргэн орцгоё. За ингээд 6 дугаар ангиллэхэд Викаг Димад алдсантаа гутарсан Макс ч Викаг мартаа цааш явах гэж үзээстэй. Харин ингэхдээ манай хүн өстө хүүхнүүдийг баг оймсоосолж байгаа иттэй сольж мөлөд яа игээд идэг шаарвэ. Тэгсэн ч одоо Максын сэтгэлээс Вика юр гардаггүй ба ямар сайндаа төсөөллийн Викатай барилан хийх гэж байхдаа хэрлэж мэлтэд алж өглөө. Хайрын солиорлоо гэж. Сүүлдээ Макс ч мал болтлоо согцсон дараа нөгөө барилан хийх гэж охинтойгоо Викагийн явж очиод тасарчв. Тиймхүү өглөө болоход ч Максыг Вика сэргээд байж итэл Дима орж ирээд манай хоёрыг хардаж эцтэй гомдоод гараад ирдэг наасан. Үүнтэй зэрэгцээд арай гэж Кристианагаас салсан Дима дээрч Кристиана гэж шунлын тулан хүүхэн чи ирчээд бөөн лай болоод идэг наасан. Энэ удаа яах гэж ирсэн бэ гэхээр Димагийн рестораны эзэмшлэг тал хувийгаа 1 сая рублээр л зарна. Эсбөгөөс рестораны тал нь миний хинтергээд гай болоос. Гэвч эцтэй манай хоёр ч одоо ямар ч шийдэл хүрдэггүй ба хоёулаа ресторанаа эзэмшгээр болчихв. Манай рестораны хэд одоо энэ хоёрын хүүхдүүд юм уу хайшин бүр зовоож хандахгүй маа. Сүүлдээ манай хоёр ч ээжтэй дахлах дээр орж ирээд өөрсдөө талд уруулж авах гэхэд ахлагч бас аваачаад бас мөнгө төгрөг энэ төр бодож байгаад хоёулангаас нь мөнгийг нь аваад хоёр талд нь ажиллагаар болчдөг нас. За ингэхээр л болохоо үлдэх шүү Виктор Петрович минь. Түүний дараа Димач Кристинатай айтайхан ярихаар болоод ресторан дээрээ болцохоор боллоо. Энэ уулзтын үеэр Димач хийж байгаа.
Өмнөх хүн дээрээ арай жаахан мөнгө өгөө. 1 саяг бол чадахгүй энэ төр гэдэл. Тэгтэн Кристина үгүй шүү бэб гэд нүүр өгсөнгүй. Харин энэ хоёрыг ингэж хэрэлдэж байх зуур Макс ч дунд нь хавчигдаад Димач Максыг харангуйтаа өглөө харсан юмдаа уур нь хүрээд манай үнийг халаад ичваа. Тэгсэн ч Кристина Максыг эргүүлэн ажил авдаг ба. Нэг хэлж нэг авсаар сүлдээ юу ч болоод байгаа юм бүү мэд. Бузартай хэрэлдэх хоёр шар вэ. Ингэж хэрэлцээрч Дима сүлдээ яас их мөнгө нэгтгэх юм чи. Танаа тэр өмгөөлөгч юм чинь үхэл таарна гэд хараагаад үжидэл. Кристинад нэг дуудлага ирлээ. Тэгтэл Кристинагийн өмгөөлөгч нэрнгээс үхсэн байла. Ямар амар хил амттай шар вэ. За үүний дараагаар ч ахлах дээр Кристина өмгөөлөгчийнхөө буйны цайлгыг хийнэ гэдээ орж ирэхэд Димаш дараа нь найзаагаа төрсөн өдрийн баярыг зохион байгуул гэсэн даалгаврыг орж ирээд өглөө. Гэхдээ тэгсэн чи ахлах маань энэ хоёрыг хоёуланг нь ямар ч асуудалгүй хийн мин гэд бүр тэнэгтлээ. Шуунлэгтгүй шулан болно шүү ахлахаа. Ингээд цайлгын өдөр болоход ахлах маань авах мөнгөө бодоод Димагийн төрсөн өдрийн баярыг гадаа Кристинагийн буйны цайлгыг дотор хийхээр болов. Тэгтэл гай газар доороос согтуу ахлах хөрөгчн дотроос гихчээр ахлахын гадаах төрсөн өдрийн баярын арга хэмжээ бороон солод дотор итгэхэр болчихов. Харин дотор нь Кристина буйны цайлга хийгээд байж байгаа шүү дээ. Одоо тэгээ яанда ахлах маань. Ийхүү үзэг солигдоход Димагийн төрсөн өдрийн баяр тэмдэглэж байгаа хүмүүс нь халамцуу ресторан дотор орж ирээд түүэж гарлаа. Ядаж явахад тэндээс нэг согтуу толгойн торч зүснэгээ хутга бариад тэнэгтэж бод Максийн гарыг зүсээ хийчихв. Түүний дараагаар Викач Максийн гарыг бариад ахлахын өрөөнд сууж байтал Димаш дахиад ороод ирдэг ба үүнийг харснаа шууд нанчлан хийж бөөн зодон болоод жинхэнэ самарч өглөө. Пожмем друг другу. Дима, я прошу тебя. Үүний дараа Димач одоо Максыг хална энтергээд ихэт нь Викач Димаг айтаахан ятгасаад Макс маань ашгүйнийг ажилтайгаа үлдэж 6 дугаар анги мэн төгслөө. 7 дугаар анги эхлээд Дима Вика хоёрыг хамт сууж байгааг харсан Макс одоо яаж Викаг түүнээс салгаж авах вэ энтергээд амар бодол болсон зогсож байгаа. Түүний хажуугаар Настя Косч өөрч хүүхдээ тимнэр өгнө, иймнэр өгөхгүй энтергээ бөөн хэрүүл хийгээс тавьж байна. Ингээд Макс маань удалгүй бодолтой гүн орж төсөөлийн ертөнцөөрөө айлж эхэллээ шүү. Нөгөө хайрын солиорлоос одоо хүртэл гараагүй юм та чааваас гэж. Эхний төсөөлөл дээр Макс шууд Дима Вика хоёрыг гарах гэж байхад нь явж очиод Викад би чам тайртай. Чамгүйгээр бол чадахгүй гэж хэлээ ичдэг наасан. Үүнээс болоод Димач ахаад Макстай зодтолж сүулдэ Тэмүрийн машинд дайруулан галдлаа. Тэгтэл энэ үед нь Дима шууд буу гаргаж ирээд Максыг хөөж гардаг ба алах гээд бүр буудаад байдаг наасан. Айхтар гэж. Ингээд хөөцөлтөө явсаар сүулдэ галтгоонд орж ирэхэд Макс шууд арын хувцсалдаг эсрэг гүгэд орлоо шүү. Тиймхүү Димач араас нь орж ирээд хувцсны эсрэг шууд угсруулад бууж гардаг ба яг зүйл дуусгах гээд очтол Макс Димаг гинтүүлж байгаа чэйжэнд нь шууд сэрээ шаагаад алчив. Гүү друзей. Шустрый малый. Объегорил меня. Ничего. Витенька. Шеф. Я не хотел. Амар нас. Ингэж Максим маань ихний үл бүтэх төсөөлөл дуусав. Дараагийн төсөөлөл нь эхлэхэд Макс Вика Дима хоёрыг яг машинтаа суугаад явах гэж байхад нь араас нь эзэнгүү тоосго моосго шидэд Димаг буугаад ирэнгүүт нь Викаг машинтаа хамт тулгалаад явчихваа. Ямар богтлоод явж байгаа шүү дээ. Ингээд Макс шууд ширлээд Викаг авч цухтахад Димаш Тэмүрийн машин суугаад араас нь хөөсөн боловч барьж авч чаддаггүй алдчихв. Үүний дараагаар Макс Викаг Костёгийн давьж нуунгуудаа Костёг дуудаж өөрөө Димагийн машиныг өөр газар авьж тавих гэж явчихв. Энэ хойгоор Дима харин баахан цагдаа нар дагуулад Максыг ална гэж явж байдаг байгаа зү. Ийхүү Макс бүх юмыг зохицуулчаад ороод иртэл Костё гэж нэг юм Виката барилдан хийгээд байждаг байгаа. Удалгүй араас нь Дима буутаа ойж ирээд бөөн шок. Энэ үед ч Макс Костёг алах гээд Димагийн бүг суулж аваад буудах гэтэл Дима байжээ гэснэ. Бууныхаа түгжээг буулгаад одоо ал гэж мэгэд муухай сунлаастай. Яг тэр үед нь Костё хов тавтантайгаа эвдэрч мэвдрээд нүдэн ханаад яа игээд байгаа юм бэ шаарвчин. Ийхүү энэ заваарсан Максийн 2 дахь солиорол энэ хурж дуустдаг ба удалгүй араас нь 3 дахь нь эхлээ. Энэ төсөөлөл дээр Макс өөрийгөө Вика Дима хоёрын хойноос гараад гүйж байхдаа машинд мөргүүлээд тэнгэр дэвч байна гэж төсөөлөж байх ш. Ямар амар муухай төсөөлөлтэй гар вэ? Бэлэг тэмдэглэхгүй гэдэг. Тэгсээр сүүлийн төсөөлөл эхлэхэд Макс маань энэ удаа арай ухаантай арга сэж гарлаа. Эхлээд Макс Дима руу залгаад Дмитрий Валидимирович ахлах ахад харавчлаа гэд хэллээ. Үнэг суусан Димач сандраад машинаасаа буугаад Макс сэмээрхэн очиж машинд нь суугаад ахаад л Викад нөгөө өлөг болсон юм а ярьж гарлаа. Тэгтэл эцэстээ энэ хоёр тэнэг чинь шууд хүн амтны нүдэн дээр Димагийн машин дотор барилдаан хийдэг бөгөөд үнэхээр шир хүмүүс юм а. Үнэхээр шир хүмүүс гэж энэ хоёрыг хэлэх байх л та. Тэнгүү удалгүй Дима эргэн ирэхэд Вика Димад Максыг сонгож байна гэж хэлснээр Макс эцэст нэг юм Викаг өөр юм болов. Энэ явдлаас хойш 20 жилийн дараа Вика Максыг
ногсноос хойш бүр утгаараа хог дээр үсэрсэн байлаа. Бүр Макстай хамт шүү дээ. Манай хоёр ч хөөрхий орон иргүү болоод Радиан сэргэвчтэй хамт рестораны ард амьдардаг болсон ба тэр үеэрэж Костя Настя хоёрыг тоол моол авчирч өгөөд буян болоостэй. Ингээд үүний араас ч одоо Дима минь үстэй болцсон бүр. Ресторанаас гараад ирдэг ба Вика шууд Дима дээр очсноо хэлж байгаа. Димитри Валидрийн хувьд та надад ахаад ганц боломж өгч болохгүй юу гэдэл. Тэгтэн Дима та 20 жилийн өмнө өөрөө боломжоо алдсан шүү дээ гэж мэгээд машиндаа суугаад нисээд яваад авч. Бүр нисээд шүү дээ. Ийхүү сүүлийн төсөөлөл дууслаа. Максийн эрүүл саруул ухаан эргэн орж ирэхэд Дима Вика орж цуг гарan одлоо. Харин Макс тэр хоёрыг зүгээр л хараад өнгөрдөг ба өөрөө унсан юм чи одоо яа хэвдэ Макс минь бод байдалтайгаа эвлэрэх хэрэгтэй. Ийхүү 8 дугаар ангилалт жахлах маань удахгүй болох Спартак ЦСКА багуудын тоглолтод явах гээд бөөн хөөрцгөл болцсон зогсож байлаа. Ядаж явахад Спартак нь дандаа хожигдож ахлах маань бүр спиртээр илгээ дэвтэж байдаг наасан. Гэвч энэ удаагийн тоглолтод давхцаад Эленаш ахлахыг хаг базж найзуудтайгаа хамт гол тоглохоор болчих. Ахлах маань базуулсан байж дээ. Тинхүү нэгэнд Эленагийн урдаас үгүй гэж хэлэх хэрэггүй учраас ахлах маань гольф тоолох өдрөө янз бүрээр арга сэдэж явахгүй байх гэж үзэж гарлаа. Эхлээд Димагаар худлаа ажиллаа гэж хэлсэн боловч сүүлдээ өөрөө буруу юмэрж дургуг хөрөж байгаад явахаар болчихв. Түүний дараа өмсөн хосол дээрээ бүр Айнурагийн шал угаасан ус энтрийг асгаж үздэг ба Элена дээр очиод миний хувьд заваарчихлаа. Одоо явахаасаа өнгөрсөндөө гэсэн ч нэмэр байсангүй. Чаавас гэж. Ингээд үзэг зөлөгдөхөд ахлах маань дуртай дургу гольфийн талбай дээр очиод өстө бүр нэг зовоос тээ. Ядаж явахад Эленагийн найзууд нь бүгд бүтэн 2 цаг тоглолт энтрийг сонссны дараа ахлахын бараг зүрх нь өгч байгаа юм чинь. Тэгин тэгсээр ахлах чиглэлд гольфын цохиороо ус руу шидэж нэг үзв. Ингэсэн ч ямар ч нэмэр байсангүй Чаавас. Түүний дараагаар Эленагийн найз ч хэлж байгаа. Доорхоо сайн болгоомжтой хараарэ. Нөхрөө хөлөө игээ шаагаа болгуулж өгөхэд нь ахлах тэрийг нь ашиглаад бодлоо хөлөө гэмтээсэн болоод аятайгаа мөрөөд явлаа та. Ийхүү ахлагч лобби дээр ирээд яг ид тоглолтоо үзээ сууж байхад Элена ороод ирдэг ба ахлахыг өглөж яшиж гарахад ахлах урдаас нь найзуудыг нууж гарлаа. Ядаж байгаа тэр үед нь Эленагийн найзууд ороод ирдэг ба ахлагч ерөнхийдөө ингээд хаягдлаа та хөөрхий. Гэхдээ өөрийн буруу басаа болооч үү те. Ийхүү орой болоход сал цагцсандаа бөөн гуниг зовлон буусан ахлах маань галтгоон дээр хүрээд ирэхэд манай чинь Максыг гаргаж өгч байна гэж сууж байлаа да. Харин энд юу болсон бэ гэж үү? Энэ өглөө Дима маань Максыг зааланд явж байгааг хараад дахиад л бөөн харан төрөд тунлаа. Учир нь Дима Викаро тууштай зүтгэж байгааж Вика Дима хоёр одоо хүртэл барилдаан хийгээгүй байгаа жээ. Тийм болохоор Димач Максыг харах болгондоо дургуй нүрээд байгаа учраас Максыг ахлагтай ярьж байгаад галтгоонд буцан авахар болчихв. Тиймгүй Димагийн тушаалаар ахлагч доо Максыг эргэн ажил авахар болоход Макс маань бөөн баяр боллоо. Гэвч ахлах Максыг галтгоонд авангуудаа шууд Айнурагийн туслах цэвэрлэгч болгочдөг наасан. Ямар муухай шазуур зуудаг юм бэ ахлах минь. Гэвч бодлого Макс рестораны шинэ үргэлтийн ажилтан болно дэвшлээ. Бүр нэг өдрийн дотор шүү дээ. Тиймгүй Макс ихний үргэлтээ аваад захиалсан газар яван гочтой тэр газар нь Димагийн гэр ууж тарлаа. Ингээд хаалга онгойлоход урдаас нь Вика гараад ирдэг ба Вика Димагийн байгааг харсан Макс ч бөөн шок. Тиймгүй бодлого Викагийн араас Дима гараад ирдэг ба Макс ч Вика тандаад чи бүр нүгэд ирсэн юм уу те? Надад өөр ресторан дэд ахлагчаар санал ирсэн. Би угаасаа чамайг хүссэн үсээгүй удахгүй зайлаад өгнө гэж хэлээд уурлаад яваад өглөө Чаавас. Амьдралаа гэж. Түүний дараа Макс Воронеж руугаа буцаж явах галерейны салбар захиалж ажлынхандаа өнөө өглөө Викад ярьсан үлгэрээ ярьлаа. Ингээд орой болоод манай хэд ч Максыг гаргах гээд байж хат ахлах орж ирээд явах гэж байгаагийн сонсонгуудаа бүр самарч гарлаа. Ахлагч хөөрхий Макс руу бүр хамаг юмыг нь авч идээд бас тасбар энтрийг хараад хожчгоор бас ходолч энтер гэснээр нүүрэн дээр нь ураад ажиллаа. Үүний дараач Макс маань сүултээ төвчгөөж Виктор Петрович сайн байна Макс өсөж байна гэж хэлээсэ гэдэл. Гэтэл юу сонслоо? Шуда. Сүлдэ. Тэрэг амтан. Ихтэй би энийг төвчсөн. Гэтэл та тэртээ тэрг өгөөс. Яалаа гэж. Хайртай бүсгүйгээ хамгааллаа гэж юу? Та өөрөө байсан бол тийхгүй юу? Гэхдээ тийхгүй байж ч магадгүй. Ягаад гэвэл та өөртөө л хайртай. Бус нь ямар ч хамаагүй. Би тантай адилхан байхыг хүсдэг. Харин одоо тань шиг болсноос ер нь тоогооч байх хэрэггүй гэдгээ ойлгосон. Тантай нэг галтгоонд байснаас Воронеж руу явсан тэр. Залууса миний худлаа хийснийг уучлаарай. Бүгд баяртай. гэж нэг сэтгэлээ онгойлгож ахлах руу хамаг юм авч идсний дараа шууд гараад явлаа хөөрхий. Ийхүү ахлахын нүд арай гэж онгоосны дараа Максийн араас гараад юу уусан тохоо асуусны дараа тоочоор буцан авангуудаа одоо хоёулаа явж ууя гэ дагуулад явлаа. Ингэж нэг Макс маань эцэст нь Викаг алдаж ахлахын итгэлийг эргүүлэн авлаа хөөрхий. Хүн 13 шиг тэгш амьдрын гэж байхгүй шүү дээ. 9 дугаар анги гэхэд өглөө болж байлаа. Настя энэ өглөө Максыг ажилдаа болохоор сэрэх гээд очтол ахлах хэвдэж байгааг хараад жинхэнэ шоконд орвоо. Учир нь өчигдөр өөрөө ахлах Эленагаас салсандаа готроод илгээ архиар твтэж байхдаа мөн Максыг чирээд гарсан юм байл та. Ахлах босоод
"Ой, шулаа, чи хаана вэ? Хойлоо яв шараа тайлъя" гэхтэн нөгөө хөөрхий Макс парны хажуугаас босч ирлээ. Макс хариуд нь "Ахлаа, гэхдээ би өнөөдөр ажиллаа штэ" гэхтэн ахлах. "Би чамайг өнөөдөр хоцрохыг зөвшөөрнө" гэж хариулаа гарлаа. Үзэг төсөөлөгдөх үед Кости ажил дээр ангаль заадгүй. Настиг аав нь хурж ирээд хэлж байгаа. "Чи яаж Барманы цалингаар амьдрах гээд байгаа юм бэ? Хүсвэл манайд хоёулын зөвлөхөөр ажиллаж болно" гэхэд Костигийн төсөөлөл явж эхлэв. Энэ төсөөлөл дээрээ тэр нөхөр Сталин болж удалгүй Настяч Сталин Кости дээр ирээд алуурч ингэж хэлээд гарлаа. Костиуч цалингийнхын хэмжээг сонсоод саналыг нь хүлээн зөвшөөрөв. Үүний хойгоор Вика ахлахыг хайж байх зур Катягаас сургуулийн дипломны холбоорыг нэхлээ. Гэтэл Катя Франц дахь сургуулаа төгсөөгүй хаяад ирсэн байлаа. Шараа тайлгаар гарсан ахлах Макс хоёр хүзүү сэрээрээ хэлхэлдээд ороод ирэнгүүт нь ахлах "Алив, миний хэлснийг хий" гэхт Макс "За юу яцгаандаа дахир тутамнуудаа гэж мэгээ зөв хүнээсээ зөв юм сурлаа да шаар" гэв. Здорово, Агрески! Добрый день, шеф! Вот так. Максыг ахлахын ээж дант нөхөр болсныг харсан Сеня Федио ирж "Чич одоо өнгөрчтэй" гэд айгүй муу ёр юм хэллээ. Ахлах сал хуулгандаа сэтгэл санаагаар унаад хайрын бурхан тахил өргөдөг юм аа. "Чи ээж тахил нь олж тэ" гэж тайлбарлав. Шүндлөр Макс сайхан унтаад үжидл ахлах залгаад "Макс анд минь чи над хэрэгтэй байна. Би чам руу хаягаа явуул" гэлээ. Макс тийшээ очтол нэг нь нууц казино авив. Ахлах шал согтуу покер тоглоод "Мөнгө авчирсан уу" гэж асуув. Ахлах Максыг мөрийн тавьсан бөгөөд хожиж байв. Тэр өглөө Костио шинэ ажилдаа гарахад Настя асууа. Кости хариуд нь "Би спорт баарнд ажилд орсон" гэж худлаа хэлээд хямны үйлдвэр дээр амтны эрхийг хамгаалъя гэсэн бодолт көмсөд очив. Орой Костио хүртэл Настя ууртай байлаа. Ахлах коньяк уугаар суусан тул Макс түүнийг гяс зайлуулахад нэг шилтэй коньякийг цайгаар дүргэдэг. Ахлагч аяг дүүрэн коньяк уусны улмаас тас усурж Костио Макс хоёр түүнийг Левогийн давьж галаан боллоо. Эргэн эртэл ахлах "Буйны шулаа чи айдчихва. Би ямар хэрэгчин биш дээ. Ганцаараа уугаад" л гэж өрлөө сууж ив. Маргааш өглөө ахлахын хөлж хэрэгцсэн Макс бөөн хямраастай байв. Феди ирээд хэлж байгаа. "Хэрвээ би Алив анд минь Куб руу явцгаая гэдэг шатан дээр эмнэлэгт очиогоо шууд дуусах байсан шүү. Лево дэд ахлах болсон. Гэвч түүний дараа eerдэг болсон" гэж мэгээд Максыг бүр зүрхээр хүлвэ. Макс Кати дээр очиод тусламж авахд Катя хэлж байгаа. "Хэрвээ би аавыг яаж уухыг болиулдаг мэддэг байсан бол бүтэн гэр бүл өсөх байсан юм аа. Гэхдээ нэг удаа намайг амтны үрээлэнд мартаж яваад жил уугаагүй" гэж хэлвэ. Костиоч энэ үед дудлаа ярьснаа цайруулах гэж чардаагастай байва. Нэг өглөө Настя Костигийн шинэ ажил дээр очиж ихэт нь тэр гяс спорт бар болж худлаа баримын болж үжвэ. Макс Катятай хамт казино таарлцсан ахлахтай адилхан нэг хүнийг уулзуулав. Маргааш ахлах өрөөндөө бүр үхэл цайралаас ирэхэд нь Катя сууж байва. Катя ахлахад Максийн нөгөө хүнтэйсэн жүжиг үзүүлээд "Би Максыг арай гэж аргасан" гэж хэлв. Харин хямны үйлдвэр дээр Костио байх үед Настя гинт хүрээд ирвэ. Настя аавда "Аваа, та Костио битүүрт хэдэн цаас өгөөч давхар ажил хийгээд зүтгэсэн нэг л болж өгөхгүй" нэгтэн дотор сонсч байсан Костио гарч ирээд Настяд бүр зодуулаад алуулан галдлаа. Ангийн төгсгөлд ахлах Макс дээр уучлах гэж очихдоо зүүн гуйн болттойгыг хараад баруун гуйг нь хутгаснаа санаад бүр уур болвоо. Ахлах хэлж байгаа. "Би чамаас чамаг амьдралаа алдлаа" гэж орилж Макс түүнээс сугтаасаар энэ анги төгслөө. Энэ удаагийн эхлэхэд дахиад галтгоонд бөөн бүжигнаа. Энэ анги дээр галтгооны маань ноён нуруу тогтой томоотой Лео маань ахлахын охин Катя дурлаад бөөн эмэр бол яагаад дурлсан бэ гэвэл Катя эхлээд нэг нүцгэж гарч ирээд дараа нь шууд Леог маань очиод оцоод авсан шүү дээ. Гэсэн ч Леод ирээдүй баг зэрэг бүрхэг санагдаж байлаа. Учир нь Лео эмэгтэйчүүдийн тал дээр жаахан бүтлгөө болохоор тэрэндээ бүр нэмээд хямраад байгаа юм чинь. Тийм болохоор Лео маань арга ядаад энэ удаа галтгооны Дуанжон Максаас тусламж гуйж Катяг найруулахар боллоо. Бүтдэг бол уу яадаг бол. Харин үүнтэй зэрэгцээд рестораны нүүр царай Димач Викатай нэг л болж өгөхгүй байгаа учраас бас ямар сайндаа халахаас өвлгөө авах вэ? Учир нь ахлагч нь Викагийн эгчтэй гэрэлж байсан шүү дээ. Уг нь бол Димач одоо Викатай хурган болцоод байгаа боловч нэг л болж өгөхгүй байгаа ч. Вика мэн ч нэрээ их өндөр уул юм да. Тийм болохоор Димач харилцаагаа арай зөөлрүүлэхээр ахлагыг Еленатай хамт оройн цогонд өрлөө. Гэвч ахлагч нь Еленагаас сал цахацсан учраас "Наа чин асуудалтай л да" гэд бас л гутарч гарав. Дурлалын галтгаа юм уу хааши. Тэгсэн тэр үед нь Дима ахлагыг маань шолоод үдэж гараад ахлагч "Би өсвөл ямар ч эмэгтэйг өөр юм болгож чадна. Хоёулаа барих хүн" тэргээд нөгөө зүрүү зан хөдлөөд сарын цалингараа барьчлаа. Өө ахлах ер нь цалин авд юм уу хааши. Ядаж явахад рестораны бараг бүх хүн төртөө идэг наасан. Ийхүү үзэг зөлөгтлөхөд Макс маань Левод Катяг найрж өгөх гэж чардаагаастай. Учир нь Макс чинь хүний охин булааж салгаж бужигнуулж явснаас хүнд охин энтер бол арай найрж өгч байгаагүй шүү дээ. Ингээд Макс ч эхлээд Левод баах юм зааж өгөөд ингэдэг гэх боловч Лево нэг л болж өгдөг вэ. Тэгин тэгсэр сүулдэ Левоч одоо Катяг оройн копинд урах гэж байтал Катя Левог өчөхгүй бологлоод эсрэгээр нь Максыг "Чи өөрөө юу их вэ" гэд асуугаад наачваа. Бүтэхгүй нэрээ. Гэхдээ тэгсэн үүнийг сонсон Левоч бүр сэтгэлээрээ бүр улам өгөхөд Макс Катягийн араас нь гараад "Яагаад намайг өрчөө мэтэргээд" асууж гарлаа. Тэгсэн Лево гэж нэг юм ч одоо Катяг паналдах гэж байгаад аваачаад айлгаад хайцсан юм байна шүү дээ. Тийм болохоор Катя ямар сайндаа Левог өөрөөсөө холдуулах гээд Максыг асууж байгаа вэ? Яасан ч хэцүү юм дээ. За энэ хойгуур Катягийн аав буюу Виктор Петрович мэн зүгээр байсангүй. Ахлагч Диматай барьсныхаа дагуу зааланд сууж буй аятайхан эмэгтэй болгон дээр очиод найрах гээд үтсэн бас болдгүй ээ. Бүр Левогоос долоондор наасан. Тинхүү үүндээ бас гутраастай сууж байхад нь Сеня Федио орж ирээд "Ахлаа, тэнд зааланд үнэн гоё амтан сууж байна"
гэл ахлыг дахин сумдаа заал руу оруулчих. Тэгтэл нэрэл зааланд нэг гоё ихч сууж байсан байх бөгөөд ахлах маань очиод яриа өдөж мөдөд амжилттай контакт хийлээ. Тэгсэн удалгүй нөгөө гоё ихч нь ахлахаас за тэгээд хоёулаа буудал орох уу да. Танад очих уу гэж асуух. Ахлагч одоо энэ ихчийг одоо шөнийн ихч юм байна гэдгийг нь ойлголоо. Яасан бэ гэхээр ахлахыг эмэгтэй хүн олох тал дээр жоохон амжилт муутай байгааг харангуйтаа манай хэд чинь аваачаад тэнхтэд шөнийн их захиалаад өгсөн юм байна штэ. Тэгхдээ бүр галтгоо даяар зарлаад бөөндөө хүн амтан сонгосон байвал яах вэ? Ахлахыг зүгээр цусгүй алдсан байдаг наасан. Гэвч ахлах маань Диматай барьсан учраас өнөө шөнийн ихчтэй хамт Дима Вико хоёртой уулзгаар болчихв. Ингээд үзэг зэлэгтүүд ахлагч нөгөө шөнийн ихчтэйгээ хамт нөгөө хоёртойгоо хоолнд орлоо. Тэгтэл энэ шөнийн ихчийг чинь Дима таньдаг болж тарахад ахлагч өрөөндөө дууж оруулж ирээд загж гарлаа. Йоо бүтэхгүй нэрээ. Тэгээд Дима ч эцэстээ мөрийн дээрээ тэнцсэн болоод дуустдаг ба ахлагч ингэж нэгэн цалинтайгаа болдов. За энэ хойгоор Макс, Лево, Катя гурвын хайрын гурав чинь зүгээр байсангүй ээ. Макс ч одоо Катя Левог яасан ч тоохгүй гэдгийг нь ойлгосон дараагаар Левог Катягаас салахын тулд очиод хэлж байгаа. Лево тэр Катя чинь сэтгцэн өвттэй байсан юм байна штэ. Чигэнд нэг тийм байн хөгжим сонсогддог гинэ гэдэл хэлээд наачв. Тэгсэн үүнийг сонсон Левоч тийм үү гэж толчж байгаа юм чинь. Гэвч сүулдэ энэ худлаа ярилт нь дэж баригдаж таран шүү дээ. Левоч сүулдэ Катя дээр очиод би чиний тухай мэднэ. Гэхдээ тэр надад хамаагүй би чамайг хайрлаж амьдрын тэрэг болоо явчихва. Эцэстээ энэ тухайч ахлагч мэддэг ба Макс охиныг нь тэгж хэллээгээ бөө юм болж бас бага юм авчиж гарлаа. За ийм баянтай зүйлсийн дараа манай 10 дугаар анги төгсөж байгаа юм. Та усуулан арьс арчилгаа эрүүл мэндийн мэрэгжлийн бүтээгдэхүүнүүдийг гэрээсээ гаралгүйгээр Velby Shop-ийн менээс шууд захиаж болдгийг мэдхүү. Завгүй амьдралын хэмнэлд яг тохирсон ухаалаг хэрэглээний шинэ хэм маяг Velby Shop-ийн мэн. Таны гоо сайхан эрүүл мэндэд хэрэгтэй бүхэн яг тэнд бий.